Сайн байцгаана уу энэ өдрийн минь. Би та нарт өнөөдрийн Pindodo гэдэг хэрхэн бүртгүүлэх, бараа захиалах, дэлгүүрийн үнэлгээ харах, сэтгэл бодит зургнууд харах гэдгийг зааж бий. Pindodo гэдэг app нь табу app дээр нь ойролцоо, зарим нь үнэтэй, зарим нь хямдхан байдаг. Энд дэлгүүрийн од харагдаж байна. Энэ дээд хэсэгт дэлгүүрийн сэтгэл хэсэг харагдаж байна. Энэ дээрээс хүмүүс захиалсан бараагаа бодит зургнуудыг ингэж тавьдаг байгаа. Бодит зургнууд нь гэрэн бараа болгон дээр ийм байгаа. Ер нь бараа захиалахдаа үнэлгээ өндөртэй, сэтгэл ихтэй байх юм бол тэр хэрэгээрээ чанартай бараа гэсэн үг шүү манайхаа. За тэгээд одоо Pindodo хэрхэн яаж бүртгүүлэх талаар зааж өгье. За бүртгүүлэхийн тулд та нарт баталгаажсан WeChat хэрэгтэй. WeChat-аараа Pindodo-гоо нээн. Тэнгүүтээ Pindodo-оос худалдаа авалт хийхэд карт дэмждэг учраас энэ Alipay-ээр худалдаа авалт хийдэг. Тэгэхээр Alipay бас баталгаажсан байх хэрэгтэй. Pindodo зөвхөн Alipay-г дэмжинэ. Бас өөр карт ер нь Монголоос Alipay-г л ер нь янда дэмжиндээ. За ингээд таны баталгаажсан WeChat байна. Тэгээ Pindodo app руу оронгууд за одоо энэ чинь ингээд бүртгүүлэх гэж энэ дээдлийн хэсэг байна. Энэ дээр дарангууд шууд WeChat руу чинь WeChat-тайгаа холбох үгээ. WeChat-тай холбоод WeChat дээр accept now гэд одоо энэ хэсгийг дарангууд ингээд Pindodo чинь ингээд л нэгт чинь ер нь Pindodo WeChat баталгаажсан Alipay хоёр чинь байхад л энэ Pindodo гэдэг app асуудалгүй бүртгүүлж болно гэсэн. За одоо харин Pindodo-гоос хэрхэн бараа захиалах талаар энэ ч сэтгэл хэсэг нь байна. За энд дэлгүүрийн од байж байна. За тэгээ бараагаа сонгоод энэ хэсгээр дарангууд худалдаа авах гэж гарч ирнэ. За тэгээд чинс одоо юун дээр ч байсан хувцас хэмжээ бүх юмуд нь энэ дээр харагддаг. Тэгээ сонголтоо хийгээд доотлын хэсгээр дарангууд энэ хэсгээр дарангууд ингээд таны Alipay нэвтрээд тэгээ Alipay дээр таны гүлэн нууцгүй хийгээд янгууд ингээд Alipay-с чинь мөнгө чинь хасагдчихна. За одоо тэгээд таны бараа аль хэсэгт харагдах вэ гэхээр за энэ доотлын бөөрнг дээр дарангууд одоо иймэрхүү юм харагдана. Тэнгүүд энэ дээр таны бараа хүлээлтэнд байна гэсэн үг. За тэгээд хүрэгдэхээр бол энэ машинтай хэсэгтэр дарна харагдана. За тэгээд захиалсан бараагаа хэрхэн буцаах вэ гэхээр за сайн хэсэгтэр дараа бараа руугаа оронгууд энэ доор 3 ханц харагдана. 3 ханцаа хамгийн зүүн талын хэсэгтэр нь дарангууд за ийм сонголтууд гарч ин тэнгүүд энэ улааны доотлын хэсэгтэр дараад за тэгээд энэ бараа ямар шалтгаанаас буцааж байгаа гэсэн хэсгүүд гарна. Алийг сонгосон болно. За тэгээд аль нэг сонголтын дараад тэгээд дахиад энэ улааны доотлын хэсэгтэр дарангууд таны бараа ингээд буцаагдана гэсэн үг ш. За ингээд тэгээд таны мөнгө чинь буцаад Alipay руу ороод за тэгээд бараа руугаа оронгууд таны track код одоо бараагаа хүлээж авах track код чинь энэ дээдлийн хэсэгтээ харагдаад тэнгүүтээ таны бараа хаана явж байгаа болон хэдийн хугацаанд хаана хүрэхдэх үгээ бүх юмнууд нь чи харагддаг байгаа. За тэгээ Pindodo бол ингээд л ер нь амархан аппликейшн. За энд хүрээд хичээл маань дууслаа. Alipay болон WeChat яаж нээх талаар бичлэг YouTube сувагт маань орсон байгаа шүү. Өөр олон сайт оруулах тул биднийг дагаарай. Баярлалаа.